За ингээд орон нутг руу орж байгаа чинь зөвөө. Орон нутгт бол орон нутгийн өмчтийн төрийн өмчт компани замраг алдсан. Баахан төсвөлөөр ингээд хувийн аж ахуйн нэгжтэй өрсөлдөөл баахан төсөв мөнгө тавиал тэгээд үр дүнгүй үйлдвэрүүд барьцсан. Нөгөөдөл нь одоо ажиллахгүй. Тэгээд цаана юу хөрсөл авилгал хулгай. Тэгээд нөгөөдөл одоо хөвчлөхэй сууж идэг. Тэгээд дууд худалдаа зохион байгуулаад яг энэ шиг бол орон нутгад хавтгаар ирсэн. Тэгэхээр тэр орон нутгийн төсөв бодлоход одоо аудитын орж ирэл нэг баахан зөвлөмж өгдөг. Ер нь танах одоо яг нэг баахан зөвлөмж гаргадаг. Ер нь энэ хэрэгжилт гүйцэтгэл энэ тасан зохицоход ямар арга хэмжээ авдаг. Энэ дээр юу нөхцөл түвшил гарч ийн үү? Жил бүрэл ингээд нэг аудитын тайлал хэлцэл ингэсэн гүйцэтгэл. Одоо манай энэ гүйцэтгэлийн тайлан байлан бол бүгдээрээ сонсоо сууж байгаа шүү дээ. Бүгдээрээ 50% өс тоош. Ийм үр дүнгүй, ийм балаа юм гэж юу хийсэн юм бэ чинь? Энэ дээр одоо ямар одоо та нар одоо арга хэмжээ авч хариуцлага тооцдгийг тэр талаас нь хариулт өгөөч. За 5 номер хариулъя. За жаргалсан гишүүс нэмэт хариулъя. За бид нар нөгөө орон нутг руу бол ингээд түрүүн яригдсан орон нутг руугаас бүх аймаг орон нутгатаа сэдв өгөөд энэ орон нутагт байгуулагдсан иргэдийн хурлын шийдвэрээр байгуулагддаг үйлдвэр аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг нэгдүгээрт санхүү талаасаа болцоо талаас нь хоёрдугаарт нөгөө энэ төвтэйгөө бусад юутайгаа давхардал талаас нь ингээд хараад сэдв болгоод ингээд нэгтгэхэд бүх аймаг нийслэлээр хийлгэж нэгтгэхэд тэгээ ингээд төсвийн байнгын орон танилцуулахаар ингэж тооцоосон байгаа. За хоёрдугаарт саяын таны хэлдэг энэ хариуцлагагүй байгаатай холбоотой хариуцлага манай шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа, хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаатай холбоотой асуудлаар би бас түрүүн нэлээд дэлгэрэнгүй хэлсэн. Энэ талаар бид нар тусгаалсан бүр ингээд танилцуулга одоо бэлтгэж төсвийн байнгын орны гишүүдтэй нэгдүгürt танилцуулах ийм одоо бэлтгэл хангацсан байж байгаа. Өмнө нь нэг төсвийн байнгын орон дээр ийм чиглэл өгөгдсөн. За энэ дээр яг үр дүн дээр нь хид хідэн юм дээр одоо манай жишээлбэл төлбөрийн актыг ингээд бид нар албадан гүйцэтгэж чадахгүй байгаа. Яг гэвэл хуучин бол ингээд За 1 минут нэмээд өгч. Хуучин ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасаар ингээд албадан явдаг байсан чинь одоо нөгөө хуулиудынх нь яг юугаар байцаагч биш учраас танахыг бол албадан гүйцэтгэхгүйгээд ингэсэн. Тэгээ бид нар өөрийнхөө хэмжээнд яваад ингэж явж ирсэн. Тэгэхээр бид нар нэг эрүүгийн процесс, иргэний процесстэй холбоотой захиргааны ерөнхий хуулийн тэр 2-3 хуулийн нэг маш ийм хоорондоо уялдсан ийм болцооны өөрчлөлтийг бид нар энэ танилцуулгынхаа дараа төсвийн байнгын оронд нэг гишүүдтэй бас санал болгоно. Бүх судалгаа тооцоо холбогдох мэдээллүүдийн хийцэн. За аудитын шийдвэрүүдийн асуудлаар бид нар нарийн хвчилсэн одоо мэдээллүүдийг танд танилцуулахад бэлэн болсон байна.